Сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ арьсаа хэрхэн арчлах талаар Японы жүжигчин Мегумигийн зөвлөгөөг хүргэж байна. Японы жүжигчин Мегумигийн Ингэжил гоо сайхныг бүтээж чадсан ном нь 2024 онд Amazon-д борлуулалтаараа тэргүүлсэн бөгөөд хамгийн их борлуулалттай гоо сайхны ном таныг үзэсгэлэнтэй харагдаж өөрийгөө үнэлэхэд туслах болно. Сайхан арьсан шаардлагатай 3 элемент байдаг: үүнд мэдлэг, мөнгө, цаг хугацаа. Үүнийг их ухамсар чухал, мэдлэгт түүнийг дагаад ирдэг. Хэрвээ та өөрт тохирсон арьс арчилгааг хийж чадвал хамгийн бага мөнгө, цаг хугацааг зарцуулж сайхан арьстай болж чадна гэж Японы жүжигчин Мегуми хэлжээ. Цаг хугацаа шаардсан ч арьс маань хариу үйлдэл үзүүлж байгааг би мэдэрдэг. Арьс арчилгаа нь залуу нас гэхээсээ илүү өдөр тутмын хичээл зүтгэл юм шүү. Мегуми арьсаа өөрчлөхийн тулд мянган төрлийн гоо сайхны аргыг туршиж үзээд завгүй байсан сайхан харагдахад нь туслах гоо сайхны нууцаа хуваалцж байна. Үүнд нэгдүгээр алхам нь нүрээ угаах. Нүрээ зөв угаас сурах хэрэгтэй. Чангаар дарж хэрхэж болохгүй. Зөөлөн бүтцтэй хөөсөн нүрд угаагч хэрэглэж дараа нь бүлийн усаар зайлж угаагаарай. Үүний дараа сайхан мэдрэмж хүрч арьс өнгөлөг болж байгааг мэдэрдэг. Нүрээ угаахдаа бохирдлоо сайтар арилгах хэрэгтэй. Хоёрдугаар алхам нь арьсаа чигшүүл. Өглөө оройдоо нүүрэндээ хуудсан маск тавьж хэрэглэж байгаараа. Арьсан чигийг нь гүн нэвтрүүлэхгүй бол арьсчин хуурайших болно. Маска 3-5 минут орчим хугацаанд тавиарай. 7 хоногийн турш нүүрэндээ хуудсан маск тавиад үр дүнг нь туршаад үзээрэй. Арьсны гүн сэрүүцэг мэдрэмж мэдрэгдвэл маск авах цаг нь болсон байдаг. Хуудсан маск нь хуурай хөшүүн арьсыг хүртэл шинэлэг, чиглэг болгодог. 3-дугаар алхам нь серум хэрэглэх. Серумын чигшүүлэх болон цайруулах үйлчилгээтэй, мөн толо болон үршлийг бууруулах үйлчилгээтэй байдаг. Таныг унтаж байхад ч арьс хуурайшдаг. Унтахынхаа өмнө серумыг түрхвэл өглөө босоход арьс чинь хуурайшихгүй, шинжлэгдсэн мэдрэмж төрнө. 4-р алхам нүүрний тос хэрэглэх. Серумын арьсанд зөөлөнд хүрсний дараа арьсанд тохирсон тос бага зэрэг түрхэж битүүмжилдэг. Ялангуяа 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд чигийг хадгалахын тулд тос хэрэглэхийг зөвлөж байна. 5-дугаар алхам нарнаас хамгаалах тос түрхээрэй. Нарнаас хамгаалах тосыг хүзүүндөө хүртэл түрхээрэй. Гэртээ байсан ч нарны тосоо хэрэглэх хэрэгтэй. Нарны цусыг жилийн турш өдөр бүр хэрэглэх шаардлагатай. Эцэст нь гоо үзэсгэлэнгээ улам тодтгийг ивэл 7 хоногт нэг удаа нүрээ уураар утгах хэрэгтэй. Өөгүй толгорс арьстай болох гоо сайхны нэг хэмжүүр бол нүрээ уураар утгах юм. Нүрээ угаахын өмнө уураар утаараа. Энэ нь арьсны нөхс үеийг нээж бохирдлыг арилгахад хялбар болгодог. Эдгээр энгийн хэрнийг хэрэгжүүлж болохоор зөвлөгөөг өдөр бүр хийвэл гоё сайхан арьстай байж чадна. Үргэлж тогтмол ууггүй арьсаа арчилснаар үр дүнг мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр ядарсан эсвэл завгүй байсан ч арьс арчилгаагаа үргэлжлүүлэх нь гарцаагүй бөгөөд би үүнийг хизэж орхиж байгаагүй гэж жүжигчин Мегуми хэлжээ. 10 жилийн дараа харамсах хэрэггүй. Гоо сайхан бол өөрийгөө арчлах хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй арга юм. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.